Луунтай бялуу хийх гээд байж байна. За тэгээ 2 том луун хийгээд энд би 150 г бүүс самбны гурил almond flour хийсэн байгаа. 50 г бүүс самбны нунтах дээрээс нэмээд 2 юм том луунг үрлээ бит 2 сая. Им жижиглээд үрсэн байгаа тий. Үүдээрээ үзэм хийж байна. За амны том халбгаар утгаад 1 2 за нэг миний бодлоор 4-ийг амны том халбгаар 4-ийг хийчих гэж бодож байна. Гурил хийж байна. Амны том халбгаар ийм 2 дүүрэн хийлээ. За ингээ 2 амны том халбаг гурил нэмлээ шүү. Хөөлөх зорилгоор хүнсний сод нэмж байна. Ээж нь хэмжээсийг харж болох уу? Хэд гэж байна дээр? 2-1. Одоо нөгөө жижигхэн халбагаараа бейкинг паудер. Оо чи яаж залхуурж байна? Бейкинг паудраас 2 жижигхэн халбагаар хийж байна. Би залхахгүй штэ. Чи тэгээ сая яаж асгасан? За түрүүчийн хийсэн бүх юунуудаа орцуудаа ингээд холиод тэгээд дээрэс нь масл хийн, өндөг хийн, тарг хийн. Түрүүчийн бүх холимгуудаа ингээд жоохон хан талд нь ингээд шахаад ингээд дунд нь нөх гаргаад тэгээд маслаа нэмэх чинь. Маслын грамыг харагдаа чинь энэ зүгээр маслыг хайлуулц баг зэрэг 120 г болсон байна. За хийгээрэй. За энэ дээр өндгөө хийгэр юм их үү? За өндгөө хагалах гэж байна. Өндгөн дээрээ бас юм зурцсан байна. Вау, чи бүр нэг гараараа хагалдаг болцсон уу? Одоо амны том халбгаар нэг тарг хийгээд ингээд утгана. Би чихэрлэг болгомоор байна гэсэн учраас нэмлээ шүү. За нэг амны халбаг molasses хий. Энэ зураа шарах шүгэгээ 180 градус Цельс дээр тавиад бүрэн халаасан байх хэрэгтэй. Тэгээд одоо энэ саваа бэлдэн. Саваа бэлдэхдээ дотор нь би цаасаар ингэж жиргэлээ гэж бодож байна. За зурмагны өтгөн нь нэг иймэрхүү болно. Текстурын та нар хараад байгаарай. Тэгээд энд нөгөө саваа ингээд хийгээд бэлдсэн байна. Баярлалаа ичгүү. Чи. Хамаа наран цэцэг өгчээсэр. За бүрэн гол нь шарах шүүгээ бүрэн халах хэрэгтэй. Тэгээ бүрэн халахаар нь энийгээ хийгээд болгох юм. 180 градус Цельс дээр 40 минут орчим болгоод гаргаж ирэхэд ийм болсон байна. Бид нар энийг cottage cheeseтэй идэх гэж байна. Тэ.